Гэхдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг Ерөнхий цөмгийн нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр цаг үеийн асуудлаар ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочноо танилцуулъя. Ноён ган тулга боловсролын дэд сайд хүн номын ерөнхий нарийн бичгийн дарга ийм ирхэн байна. За баярлалаа танд. Баярлалаа бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд. Ингээд би эхлээд зочноо та бүхэндээ эхлээд танилцуулъя. За боловсрол мэрэгжил 1991 онд Моисийн дэрэгдэх гүнзгийрүүлсэн сургалттай анги төгссөн байна. 91-ээс 95 онд Монгол Улсын их сургууль бакалавр математикийн багш мэрэгчлэр 95-аас 97 онд Монгол Улсын их сургууль магистр тооцоолон бодох математик 2001-ээс 2004 онд Манчестер метрополитаны их сургууль Их Британи улс бизнесийн удирдлагын мастер. За эрхэлж байсан ажил албан тушаал 95-аас 98 онд Монгол Улсын их сургууль математик компьютерийн сургууль багш туслах багш 7-оос 8 онд Грант Торнтон компани Лондон Актауэрийн шинжээч. Энэ Актауэрийн шинжээч гэж юу гэсэн үг вэ? Тийм актуарч гэж үндсэндээ бол математик загварчлал ашиглаад тэтгэврийн хөрөнгө оруулалтын даатгалын тооцоолол хийдэг ийм нарийн мэрэгжил байгаа. Манайх бол шууд актуарч гэдэг авцсан. Англиар бол actuary гэдэг ийм мэрэгжлийн хүн байна. За 2009-оос 25 онд гэрээгээ estimate үнэлгээ ХХК-гийн гүйцэтгэх захирал тууцын дарга 12-оос 15 онд Монгол банкнд мөнгөний бодлогын зөвлөлийн хараат ус гишүүн 24-өөс 25 онд боловсролын сайдын зөвлөх. За гадаад хэдлийн мэдлэг нь англи одоо эрхэлж байгаа албан тушаал Монгол Улсын засгийн газрын 25 оны 217 дугаар тогтоолоор боловсролын дэд сайдаар томилогдсон ийм эрхэн байна. За ингээд хоёулаа ярилцлага эхлэе. За өөрөө ингээд энэ шинэ алба аваад нэг сард хүрэхгүй л болж байгаа юм байна шүү дээ. Тэ нэг 12 тонж байгаа юм ч одоо. Оны өмнө гэхэлэр сар хагас. Сар хагас болж байгаа юм байна. Тийм байна тий. Ингээд ажилтайгаа бас нэлээд танилцсан байх юм гэж ингэж бодож байна. Тэгэхээр хоёулаа ер нь салбарынхаа энэ асуудлаас эхлэе гэж бодож байна л да. Ер нь бол Монголын төр одоо хариуцж байгаа хамгийн том салбар бол боловсролын салбар тийм үү те? Бүх салбарыг аваад үзэхэд. Тэгэхээр энэ бол одоо яг харахгүй том салбар улс орны хөгжилд хамгийн хэрэгтэй ийм салбар бол яг харахгүй мөн. За ингээд боловсролын салбарын шинжилэл гэж одоо том юм яригдж байгаа юм байлээ. Эндээс соёлын яриагаа эхлэе. За тэгэхээр миний хувьд бол энэ дэд сайдаар томилогдоод сар гарна. За өмнө нь бол энэ 2024 оны Улсын их хурлын сонгуулийн одоо үр дүнд хамтарсан засгийн газар байгуулагдж ажиллаж эхэлсэн. За манай хүн нам болон хамтарсан засгийн газарт орж ажилласан. За энэ үеэс бол би боловсролын сайд Наранбаяр сайдын зөвлөхөөр орон тооныхон зөвлөхөөр байж яг энэ яамн дээр үндсэндээ одоо бол жил хагасын хугацаанд энэ боловсролын салбар дээр энэ яамн дээр бол ажиллаж байгаа. За ийм болохоор бас миний хувьд энэ дэд сайд дээр ажиллаж эхлэхэд ер нь их дөхөмтэй гэх юм уу шууд өмнө нь хийжсэн ажлаа үргэлжлүүлээд явах юм боломжтой болсон. За салбарын хувьд гэх юм бол үндсэн шинжилэл за агуулга талаас бол ер нь ганцхан Монгол улсын хувьд биш л дээ дэлхийд даяар багшлахуугаас суралцууд шилжиж байгаа ийм том шилжилт яваад байгаа. Үндсэндээ юу болоод нөрөө гэхлээр энэ технологийн дэвшил чинь энэ хүмүүсийн энэ амьдрах энэ орчныг зан төлөвийг ерөн бүгднгийн бидний бараг яаж сэтгэдгийг хүртэл өөрчлөөд байна л да. Одоо бид нар нөгөө хамгийн эхний ээлжинд хүүхдүүдэд дэлгэцэн их ширтээд байна бариад байна гэдэг тий. Ер нь дэлгэцийг ашиглахгүйгээр амьдрах аргагүй болсон. Бид нар одоо бүгдээр би одоо сая яг ийшээ ирэхдээ манай эндээс хаана очих вэ гэтэл шууд нөгөө локейшн шеэр хийгээл энийг дагаад иргээл явдаг болчлоо шүү. Тэгэхээр бид нар одоо энд нь тим юм байдаг Улаанбаатар хотын тий мэдэх шаардлагагүй болсон. Тэгэхээр энэ одоо зөвхөн л энэ одоо мэдлэг гэх юм уу мэдээлэл чинь бол ерөөсөө бүх салбарт ингээд орчиж байна тийм ээ. Тэгэхээр боловсролын салбар бас яг ийм болчиход байгаа юм. Өмнө нь бол багшаа ингэж хичээл заагаад хүүхд бол мэдлэгийг үндсэндээ багшаасаа л авна.
өөр ямар ч их сурвалж байхгүй. Бид нар ингээ зөв өөрсдийнхөө бага бахта сурдаг байсныг бодоод үзье л дээ. За би өөрөө бас Монгол Улсын их сургууль багшилж байсан. Тэгэхэд бол нэг номтой тэр номноос хараад багш нь конспектээ бэлдэн, хүүхдүүд нь бол тэр номоо авантай багшийнхаа конспект тэгээд тэр номон дээрээсээ даалгавар хийгээд явдаг л юм байлээ шүү дээ. Тэгтэл одоо бол тэр мэдээлэл бол юу ганцхан багшаас биш. Багшаас бол маш жоохон хэмжээний мэдээлэл очно. Нөгөө тэр тухайн одоо зааж байгаа хичээлийн агуулга талаасаа за орчин үед бол бүр маш шинэлэг ойлгомжтой байдлаар одоо жишээлбэл нэг жишээ дуртахад халин бол одоо сүүн тижилтэн гэл тэгэхээр хүүхдүүд чинь гайхаж загас тэг сүүн тижилтэн гэх тэгэхээр нөгөө YouTube эднэр дээр чинь тийм боловсролын чиглэлээр янз бүрийн маш сонирхолтойгоор нөгөө сүүгээ далаа дотор шахацдаг нөгөөтгөн очиж өмхөд авчдаг тий их мэтлэнгээр ингээл ойлгомжтой ийм юм байна гэж харчих тий ийм маш олон төрлийн суугаар мэдээлэл авдаг болсон үед үнийгээ дагаад суралцах гэдэг нь өөр болчих. Урдан багш төвтэй байсан бол одоо хүүхд өөрөө энэ олон мэдээлэл дундаас яаж энэ өөртөө хэрэгтэй мэдээллийг авдаг болох вэ гэдэг асуудал. Тэгэхээр үнийгээ дагаад үнэлгээ өөр олон тухайлбал өмнө нь ингээд багш нэг суугаас очиж байгаа юм чинь заасан хичээлээ хэр зэрэг тогтоосон бэ гэж шалгалт аваад дүн тавьдаг байсан бол одоо өөр тухайлбал энэ хүүхдийн чинь өөр өөрсдийнх нь тэр сурах хурд бол өөр. За тухайлбал манай боловсролын салбар дээр одоо Eduten гэдэг математикийн одоо цахим платформ хэрэгжиж байна. 1-5 дахь анги одоо 9 дахь анги руугаа одоо заагдаад явж байна. Энэ дээр бол хүүхд болгон яг тэр өөрсдийнхөө тэр ойлгосон хэмжээндээ тааруулаад өөр бодлого нэг ангид сууж байгаа мөртлөө бодоо суух болцоотой болчихж байгаа. Тэгэхээр багш тэнд зогсоод ганцхан төрлийн нэг бодлого тавьчаа тий тэрийгэ шалгадаг биш. Хүүхдүүд өөрийнхөө хурдаар ботох боломжтой. Тэгээд тэр хүүхдүүдийг шалгаж байгаа нь аргачлал нь гэх юм бол хэр зэрэг ахиц гарч байна. Хэр зэрэг энэ хичээл дээрээ тийм ээ хитэн цаг зарцуулж байгаа гэдэг чинь нөгөө програмч мэдчихээн шүү дээ. Тэгээ ийм байдлаар нэгэ шалгаа явдаг болохоор бүх юм ингээд өөрчлөгдөж байна. Алдаа болвол өмнө нь одоо муу зүйлээс бол одоо алдаа болвол муу зүйл биш. Алдчихж сурдаг. За энэ дээр зүгээр нэг жишээ хэлээ л да. Наранбаяр сайд одоо юу болчоод сайд болчоод нэг дөнгөж 9 сарын 1-ээс эхлэхээр 6 настай хүүхдүүдийг харан даагаар бичиг ингээд зөвшөөрсөн. Тэгсэн чинь ер нь нийгэмдэр бол яг олон талаараа бас энэ чинь их нэлээд том юм хилцүүлгээр нь үлдсэн. Тэгээ сайд хүн байж яасан жижиг асуудлаар хөөцөлтэй байднэр гэдэг. Тэгэхдээ энэ бол яг энэ орчин үедээ энэ том бодлогын хүрээнд аваад утсан бол зайлшгүй хийх ёстой ажил болсон. Хүүхэд алдаж болно гэж зөвшөөрч байгаа. Одоо бид нар ингээ бичгээрээ шууд цаасан дээр бичгээр болцсон шүү дээ. Компьютер дээр бичин тийм ээ. Компьютер дээр нэг биччихээд нөгөөдхөн уншаал дор засна. Энэ ер нь болохоо болчлаа. Тэгээл. За тэр үг үсгийн алдааг өөрсдөө ч мэдхээ байсан. Тэ програмаар шалгуулж. Орчин үед энэ технологийн дэвшлэр нөхцөл байдал ийм болсон байхад бид нар хүүхдтэй 6 настай хүүхдтэй яг энэ ур чадварыг нь эзэмшүүлэх болохоос ш нөгөө дээр үед байсан шиг тий нэг цаасан дээр ингэж ямар ч алдаагүйгээр 10 20 үе бичдэг манай аав ээжнэрийн үеийнхэн биш үү тий утга төгс бичдэг тэр нөхцөл биш одоо цаасан дээр биш компьютер дээр бичдэг болсноос энэ 1-р ангийн хүүхдийн харандаагаар бичдэг чинь энтэйгээ уялдаад эхлэхтэй байна. Ийм том шинжилэл явж байна. Тий энэ найруулагч тэр нөгөө нэг юу өгдөө том бүтцгээд тий энэ одоо энэ танаа яамны сайтаас авсан миний зураг байгаа юм. За хоёулаа энэ дээр жоох ярилцъя гэж бодсон. Энэ нөгөө боловсролын ерөнхий хууль маань 23 онд батлагдсан тийм үү те. Энэ чинь энэ бүх салбарыг одоо хамарсан байгаа шүү дээ тийм үү те. Тэгэхээр хоёулаа энэ сургуулийн өмнөх боловсрол за энэ 5 боловсрол энэ шинжлэх ухаан чинь танаа яамд ордог юм уу? Би гайхаад байгаа нэр нь болохоор боловсролын яам гэсэн мөртрөө шинжлэх ухаан ийшээ орцсон байж байгаа байт юм байлээ. Тий, за та бол маш одоо голын болоод асуучлаа. Ялангуяа дээд боловсрол шинжлэх ухаанаас ер нь бол шинжлэх ухааны цаана байгаа судалгаа шинжилгээний ажил бол дээд боловсролоос салахын арга байхгүй шүү дээ. Их сургуулиудаас. За тэгээд тэр дундаа судалгааны их сургууль болох гэж байгаа болвол эндээс сал зайлшгүй хамтаа байх хэвээр. Яг бүтцийн хувьд бол одоо шинжлэх ухаан эдийн засаг хөгжлийн яам руу салаа явцсан байж байгаа. Боловсролын яамд бол байхгүй. Энийг засааг байгаа юм тийм. За тэгвэл хоёулаа одоо энэ яг энэ салбараар нь сургуулийн өмнөх боловсролоос эхлэе. Одоо энэ хуулинд ямар заалтууд шинжил хийхээр орсон байгаа. Одоо яг аль шатндаа явж байна. Танаа яам одоо хэр зэрэг ажиллаж байна энэ дээр. За тэгэхээр энэ бол одоо яг нөгөө нэг
насаар нь гэх юм уу да тий яг хүний одоо боловсрол авч байгаа насаар нь ингээд тавьчихсан тэрнийхээ дагуу салбарууд байна тийм ээ сургуулийн өмнөх боловсрол буюу СӨБ гэж ярьдаг ерөнхий боловсрол EBS гэж товчлоо тий техникийн боловсрол дээд боловсрол. За энэ хөндлөнгээр нь орж ирэх юм бол ер нь ямар ч боловсролын бүгдэн дээр нь 3 за 4 талаас нь хараад үзчих болно. Нэгдүгээр хамгийн чухал мэдээж багш боловсрол гэж байгаа болохоор багш хичээл зааш таарахтай багшийн асуудал бүгдэн дөрүүлэн дээр. За дараа нь сургуулийн орчин хүртээмж тий ямар орчинд ажиллаж байна. Сая одоо та бидний ярьж байгаа энэ технологи өөрчлөгдөд явж байхад энэ дижитал шилжилтэнд орч чадаж байна уу, чадахгүй байна уу? Одоо хүртэл цаасан дээр ирцээ өртөж гин үү эднэр гэдэг асуудал. За мөн үүнээс илүүтэй тэр сургуулийн барилга, савн байшин хүрэлцээтэй байна уу? Нэг ангидаа хэдэн хөрс орчин гэдэг энэ асуудал бол орж ирнэ. За 3 дугаарт гэх юм бол багшаа ярьсан, сургуулиа ярьсан. За сургуулийнх нь юу зааж хөтөлбөр хичээлийн хөтөлбөр яг ямар хичээл ямар агуулгаар зааж байгаа гэдэг асуудал орж ирнэ. За дөрөвдүгээрт нь бол тэр байгууллага болсон хойно яг тухайн сургуулийн, тухайн их сургуулийн, ерөнхий боловсролын сургуулийн цэцэрлэгийн энэ чинь нэг хамт олон болсон менежментийн асуудал гарч ирнэ. За ийм дөрвөн чиглэлээр. За ингээд сургуулийн өмнөх боловсрол дээр бол үндсэндээ за эхлээд би ер нь эхлээд сургуулийн өмнөх боловсрол руугаад ерөнхий боловсролын хөтөлбөр талаас нь хамтруулаад ирээ. Энэ жил хуулиараа ер нь 10 жилийн хугацаанд за яг 10 жил гэдэг нь өмнө 10 жилийн боловсролтой байсан. Одоо 12 жилийн боловсролтой болсон болохоор 12 жил тутамдаа хөтөлбөрөөр шинжилгээ явдаг. Тэгэхээр энэ шинжилэл бол өмнө нь одоо ганц төмөр сайдын үед шинжлэгдсэн цөм хөтөлбөрөөр ярьдаг байсан шүү дээ. За одоо бол энэ Наранбаяр сайдын үед энэ цаг үеийн давхцаж байгаа. Тэгэхээр энэ өнгөрсөн 9 сарын 1-ээс эхлээд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинжлэгдсэн шинэ хөтөлбөрөөр явж байна. За энэ ирэх 9 сарын 1-ээс эхлээд баг боловсрол нь. За дараа үеэс нь дунд боловсрол, суур боловсрол тий 9 дугаар анги хүртэл. Тэгээд ахлах боловсрол эдгээр ингээд шинжлэхтэй явж байна. За онцлог нь юу юм бэ гэхээр. За сургуулийн өмнөх боловсролын хувьд бол үндсэндээ ер нь түрүүний л одоо хэлж байгаа нөгөө малгай нь бол нөгөө нэг суралцгуу шилжиж байгаа тий. Тэгэхээр энэ нийт одоо манай Монгол улсын хувьд бол ер нь эх оронч үзэлтэй энэ Монгол хүнээ бүтээх гэдэг ийм том малгай ийм концептынд ор явж байгаа. Тэгэхээр за энэний хүрээнд тухайлбал хүүхд багш нарын яг тэр хүүхдтэйгээ ажилдаг цагийг нь аль болох илүү тавьж өгөх. Одоо ингээд хүүхдүүд чинь хүссэн хүсээгүй за ялангуяа ерөнхий боловсролын хувьд бол одоо тэр дэлгэцтэй гэдэг юм уу технологитойг ажиллах хэрэгтэй болж штэ. Тэгэхээр яг багш бол илүүтэй багш бол яг хүүхдтэйгээ тулж ажилладаг, ярилцдаг, илүү тэр хүүхдүүдтэйгээ зохион байгуулалт хийдэг, илүү коучинг хийдэг тэр тал руу явж байгаа юм. Тэгээ хүүхдтэй ажилд бусад цагуудыг нь ачааллыг аль болох багасгах. Сургуулийн өмнөх боловсролын хувьд бол тэр хичээлийн бэлтгэл гэж байдаг. Одоо цэцэрлэгийн багш нар чинь одоо би энэ сард яг ийм хичээл нэг дахь өдөр, хоёр дахь өдөр бүгднгийн төлөвлөгөөгөө гаргаад сурах хичээлийн цэцэрлэгийн хэрэглэжийг баталгаажуулдаг байхгүй. За юм болж гэн гэж. Одоо тэгтэл тэр хөтөлбөрийн шинжилгээний хүрээнд бол багшийн гарын авлага гэж гарч байгаа. Тэрэн дээр нь цэцэрлэгийнх нь 1 сарын эхний 2-7 хоногийнх нь тэр хичээлийнхэн хөтөлбөрийг нь оруулсан байж байгаа. Орон даяар адилхан. За тэрийг батлуулах шаардлагагүй. Бэлдэх шаардлагагүй. Гэх мэтлэнгээр бид нар энэ ер нь үндсэн агуулгууд бол ингээд сургуулийн өмнөх боловсрол дээр ингээд хүчлээ. За сургуулийн өмнөх нь ч бай, ерөнхий боловсролч бай, эн чинь нөгөө хувийн болон төрийн сургуулиуд яг бүгд ижилхэн програмаар явж байна уу? Өөр байд юм уу? Ер нь хөтөлбөрийг бол сургуулиуд бол бүх одоо хөтөлбөрөө бол дагах ёстой Монгол улсад. Тэгэхдээ нэг ийм байгаа юм. За хөтөлбөр гэдэг бол ер нь одоо агуулга талаасаа за тухайлбал цэцэрлэгийн хүүхдүүд за бага ангид бол ийм одоо жишээл математикаар ихэд ийм ур чадварыг эзэмсэн байх ёстой гэдэг хөтөлбөр гараад ирнэ тийм ээ. За энэ хөтөлбөрийг яг хэрэгжүүлэхдээ яг сурах хүчиг бүтээгдэхүүн талаас бол сурах хүчиг багшийн гарын авлага дасгал ажлын дэвтэр гэсэн 3 бүтээгдэхүүн гарч байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бол харин янз янзын арай өөр одоо хувийн сургуулиуд жишээлбэл Кембрижийн гээд ороод ирэхээр тий. Гэхдээ тэр хөтөлбөрийг бол заавал агуулсан байх хэрэгтэй. Төрийн өмчийн сургуулиуд бол яг нэг л хөтөлбөрөөр явдаг. Тэгэхээр ийм байдлаар явж байгаа. За багангийн боловсрол дээр тухайлбал бид нар чинь нэг өнгөрсөн жилүүд нэг PISA-гийн шалгалт олон улсын шалгалт аваад за үндсэн 2 одоо маш санаа зовмоор одоо 2 өрдөө харагдсан юу гэхээр нэгдүгээрт боловсролын чанар хот хөдөө 2 илт зөрүүтэй болчихжээ. 2.5 жилийн хосрогдолтой. Та бодоод энэ бол болохгүй тий. За хоёрдугаарт Монгол хүүхдүүд маань юм уншихтаа хурдан уншдаг юм байна, уншснаа ойлгохгүй байна гэж.
Тэгэхээр энэ бол бид нар илэрхийлэх чадвар их муу байна гэсэн тий. Үйлсэн юм ойлгоод тэрийг илэрхийлэх. Тэгэхээр одоо эн чинь юу гэхээр одоо бид нарыг л баг байх чи одоо жишээлбэл нөгөө цээж бичиг гэхэлэр минутанд хэд уншсан гэдгээр нь үндсэн үзүүлэлтээр л дүндээ гаргадаг байлаа шүү. Тэгэхээр одоо бид нар орчин үед бол энэ нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй л гэсэн. За 3 дугаарт ер нь энэ бага насны хүүхдүүдийг 1-р ангийн хүүхдүүдийг ялангуяа хичээлийн тоогоор их дарж байна. Маш олон хичээл 11 хичээл өсдөг. Тэгэхээр энэ бүгд дээр бол багаангийн сургуулийн хөтөлбөр ямар байдлаар өөрчлөгдөж байгаа гэх юм бол одоо 9 сарын 1-ээс 9 сарын 1-ээс 6 хичээл үзэл эхэлнэ. Дундуур нь 2 хичээл нэмэ 8-ыг л үзнэ. Тэгээд тэр 6 дотор нь бол яг нөгөө цэцэрлэг дээр байдаг гэсэн дүрслэх урлаг тий энэ зэрэг нөгөө хүүхдүүд тоглонгоо илүү сурдаг энэ байдлаар нь тэр 1-р ангид нь маш одоо айжуухан оруулахгүй бол шууд цэцэрлэгийн хүүхдүүдийг аваачаад 11 хичээлээр дарахаар чинь хүүхдүүд сурах сонирхолгүй болчихсон. Тэгэхээр ийм байдлаар бол энэ хүүхдүүдийг ачааллыг багасгаж байгаа. Дээр нь нэмэлтээр шинэлгээр их юм бол тухайн эрүүл мэндийн хичээл гэдэг хичээл анханасаа орж эхэлж байна. Эрүүл мэндийн хичээл гэдэг компьютерийн ухаан гэдэг хичээл бас 1-р ангиас хагасчлаас орж эхэлнэ. Энэ дээр ивэл эрүүл мэнд дээр бол зүгээр ингээл том 6 настай хүүхдүүд тийм айхтар юм заахгүй ч зүгээр хоолоо итгэс юм гараа угаанаа хүүхдүүтэй. Шүдэ угаанаа. Энэ бүгдээрээ одоо утга учиртай юу гэхээр сая бид нар анх удаа энэ урьдчилсан үзлэгийг эрүүл мэндийн яамтай хамтраад хийлээ шүү дээ сургуулиудаар. Тэгэхэд одоо 6 дугаар ангийн хүүхдүүдээр хийхэд бараг 90% нь шүдний өвчлөлтэй байсан. Тэгэхээр энэ бол ерөөсөө л нөгөө шүд угаах дадлыг нь суулгахгүй бол анханаас нь багаас нь суулгахгүй болохгүй юм байна гэж. Тэгэхээр үндсэндээ томоор нь аваад үзэх юм бол нөгөө эх орон сэтгэлгээтэй гэдэг нь амьдрах ухааныг нь бид нар боловсролын салбартаа багаас нь хийж өгөөд нэг юм амьдрах чадвартай хүнийг бэлтгэд оруулахгүй бол зөвхөн яг ур чадварыг нь тий зөвхөн тоо боддог. Нүдний хараа муудацсан тий зөвхөн тоо боддог. Бараг биеийн тамирын хичээлдээ суудаггүй шахам ийм байдлаар бид нар одоо боловсрол зал дараа үе одоо хүүхдүүдэд бэлтгэж байх юм бол болохгүй байна гэж. Ийм байдлаар бол бүх одоо хөтөлбөр шинжлэх гэж. Одоо компьютерийн ухаан дээр тухайлбал энэ зайв нь шүү дээ одоо хуруу зайв байна тий. За энийг ер нь ингэж батарейг ингэж нөгөө муудаад эхлэхээр яадаг вүлээ? Хацдаг тий. За дээр үедээ бол бас хортой. Тэгтээ яс хорн арайгаа гэсэн. Одоо ийм литиум батарей чинь хазаа цоорох юм бол 2 цагийн дотор ходоод цоорно шүү. Тэгэхээр энийг бол хүүхдүүд чинь багаас нь тэр компьютерийн ухаан гэдэг чинь ийм юмнуудыг одоо амьдрах ухааныг нь тий зааж хэлж өгөхгүй бол болохгүй. Тэгэхээр энэ бүгдээс нь эхлэхэд. Ягаад гэвэл хоёрдугаарт одоо уцаа цэнэгтэй хонуулж байна. Одоо ялангуяа их тог тасраа тог хэлбэлзэж байна. Тэр чинь одоо дэлбэрэх аюултай гэдэг нь үзүүлж штэ. Ингээд ийм тийм эрсдэл байдаг. Гэх мэтлэнгээр бид нар энэ ер нь нийтдээ бол маш том шинжилэл ингээд явуулж байгаа. Би нэг юм гайхаад байдаг юм а. Энэ за ерөнхий боловсролын сургуулиуд бага анги тэр ерөнхий боловсрол дунд ангийн тэр бол одоо Монгол эзэнтэй ч гэдэг юм уу сургуулиуд бол ингээд тэр хөтөлбөрөөр дагаа явдаг юм байна. Гадаад эзэнтэй, зөвхөн гадаад багштай, гадаад хөтөлбөрөөр явдаг ийм олон сургуулиуд байна. English-лэг, American одоо юу ч гэдэг юм. Эднэр яадаг юм? Эдгээр манай хөтөлбөрийг дагдаг юм уу? За энэ дотор бол яг ингээд олон улсын хөтөлбөртэй зөвшөөрлөө авсан бол сургуулиуд байгаа. За тэд нар бол бас яг одоо тухайлбал одоо Монгол улс чинь гадныхан бас олуулаа байна тий. Тэр хүмүүс чинь олон улсын хөтөлбөр байна шүү дээ тий. Тэрнийхээ дагуу тэдний хүүхдүүд сурах тий. За мэдээж тэр дотор Монгол хүн сурч болохгүй гэхгүй тодорхой байдлаар хамрагдаа явж байгаа. А ер нь яг энэ ерөнхий боловсролын энэ хувийн сургуулиудад бол энэ Монгол үйл ажиллагаа явуулж байгаа бусад сургуулиуд бол яг энэ хөтөлбөрөө бол дагна. Төрөүний хэлснээр бол хөтөлбөрөө дагчаад хүрэж байгаа арга барил дээр нь бол ерөн цаашдаа бол жоохон уян хатан болох хэрэгтэй юм бэл. За одоо тухайлбал сурах хүч биш үү? Ер нь яахлаараа яг ингэж яг орон даяараа жишээлбэл төрийн эмчийн бүр яриа л да. Яг нэг сурах хүчтэй байх хэвээр яг адилхан. Хөтөлбөр бол адилхан байгаа тий. Харин сурах хүчгийг нь бол хувилбартай байж болно шүү дээ. Бусад улсууд ч гэсэн тийм л байж байдаг. Юу вэ гэхэлэр одоо төр нэг сурах хүч гаргацсан байж болно. За одоо манад байгаа энэ хэвлэлийн компаниуд шүү дээ, publish. Зөвхөн юм принтэлдэг биш. Энд чинь одоо бүр publish гэдэг компаниуд байж байна. Энэ компаниудаас бас тийм хүсэлтүүд гаргаж байгаа. Бид нар наадгаас чинь илүү ийм сурах хүч гаргаад ирээ л дээ гэж. Тэгэхээр энэ дээр бол мэдээж сурах хүч гаргаад энэ хөтөлбөр таарсан сурах хүч гаргаад шууд хэрэгжүүлээ гэдэг байдлаар биш. Сурах хүч гаргаад ирэхээр энэ сурах хүчийг нь манай боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр эхлээд яг энэ хөтөлбөрийг агуулж чадаж гэнэ гэдгийг нь эхлээд нийслэгийг нь шалгана.
нэлээд ажил болно. Хоёрдугаарт үүнийг авчиж туршина. Одоо энэ бага ангийн 1-р ангиас эх 9 сарын 1-ээс хичээлэх гэж байгаа энэ бага боловсролын энэ хөтөлбөрийн чинь бол жилийн хугацаанд 60 сургууль дээр туршлаа шүү дээ. Тэгээ багш нар маань зааж үзээд хүүхдүүдэд хэр хүрчээ ингэж заавал ингэж оруулдаг. Энэ бүх үе шатад аваад ирсэн одоо сурах хүч өөр байж иг л дээ. Тэгээ энийг хэн шийдэх юм бэ гэхээр ямар сургуульд ямар сурах хүчээр явах нь хэн шийдэх юм бэ гэвэл яам шийдэхгүй. Сургуулиуд нь өөрсдөө захиалга өгч. Үнэн нь адилхан зөвхөн агуулгын хувьд өрсөлдөөл орж ирэл. Зарим нь магадгүй энэ орчин үед маань залуучууд энэ магадгүй нэг QR код тавьсан тэрийгээр оронгуут нь тий айгуу гоё видео эднэр VR эднэр ашиглацсан тий энэ дэлхийн технологийн хөгжлөөс ашигласан тийм шинэлэг сургагч гаргаад иргэл дээ. Тэгэд энэ тэр нэг талаасаа тэр манай энэ бизнес эрхлэгчтэй ч юм уу тий энэ яг энэ боловсролын салбарт байгаа шинэлгийг үе гэсэн хүмүүстэй бүтээх хэрэгжүүлгийг нь олгож байна. Тий а нөгөө талаасаа сургуулиуд нь өөрсдөө сургуулиуд гэхээр ганцхан захирал биш. Сургуулийн зөвлөлөөр эцгийн төлөөлөл орцсон. Энэ хамтын шийдвэр гаргадаг. Энэ ардчлалын үндэс болсон тийм ээ. Хамтын шийдвэр гаргадаг багш нарын төлөөлөл болсон. Сургуулийнхаа зөвлөлөөрөө хилцэж хагаад за манайх энэ сургагчийг манай сургууль дээр авъя гэдгээр шийдээд ийм байдлаар нэг жоохон салхи оруулах хэрэгтэй байна. Агаар оруулах хэрэгтэй. Тэгэхээр саналыг бол танай яам боловсруулж байгаа юу те? Тий, одоо энэ хувилбарт сурах хүчгээр боловсруулахар ажлын хэсэг гарцсан энэ хувийн хвшлүүдийг нь оролцуулсан судалгаа хийж байна. Яаж нэвтрүүлэх вэ гэдэгтэй. Тийм манай нэвтрүүлгээр энэ нөгөө гал бадарх агш одоо гишүүн болцсон. Ороод тэр өөрийнхөө тэр шинэ Монгол сургууль үлээ юу вэ? Тэр өөрийнхөө тэр сургуулийн туршлагыг аягүй сайхан ярьж өгсөн. Тэгээд тэрийг нь бол их олон сургуулиудаас талархан хүлээж авсан гэж ярьж ин л дээ. Тэр туршлагыг ер нь танай яам яаж харддаг юм? За одоо бүгдээрээ ер нь манай хүн намын нэг онцлог байд юм л да. Ер нь бид нар энэ анханасаа л нам хүн нам гэдэг яагаад ингэ тусдаа тий энэ олон нам байж энэ хоёр том гэдэг юм уу байж дундуур ингээд шинээр гарч ирсэн байх лэр бид нар ер нь бодит байдлыг нь бодитоор нь ярьдаг ийм улс төрийн хүчин хэрэгтэй юм байна. За тэгээд үндсэндээ бол ингээд хамаагүй ингээд попурлт гэдэг юм уу ингээд зөвхөн ингээд олны сонсох дуртай юм биш ба амьдрал чинь бас хүний хувийн амьдрал дээр ч гэсэн тийм бодит байдал чинь заримдаа чанга штэ. Тэгэхээр би одоо яг таны яг энэ асуудлаараас энэ өнцгөөс хариулсан зөв гэж үзэж байна. Өмнө нь 2 ч удаа ингэж туршигдаж одоо Наранбаяр сайдаас өмнө гэсэн туршигдаж ирээд одоо 3 дахь удаагийнхаа 3 дахь үе шат дээр Наранбаяр сайд үедээ золгосон тэр одоо санаачлах. Үндсэндээ шинэ Монгол сургууль чинь ер нь хувийн хвшлүүд дундаас нэр хүнд сайтай шүү дээ. Тэр менежментийг төрийн өмч сургуулиудаар оруулж ил гэсэн санаачлах. За үүнийг нь дэмжиж явсан. Тэгээ эцсийн дүндээ юу болсон бэ гэхээр энэ манай Наранбаяр сайд чинь шинэ Монгол сургууль захирал хийдэг байсан. За 5-6 жилийн өмнө. Тэгэхээр энэ Галбаатарх улсын их хурлын гишүүн хоёр одоо ашиг сонирхлын зөрчилтөөр энэ ажлыг одоо хийсэн байна гэдэг ийм нийгмийн сүлжээн дээр ч мэдээ гаргалаа. Үүнийг нь тэгээд манай улсын их хурлын гишүүд гаргаад дэвргээд байгаа байхгүй. Авилгатаа тэмцэх газар өглөө. Одоо бүр үндсэн хуулийн цэцэд энэ хоёр хүн чинь одоо хувийнхаа юм хийгээд нийтийнхээ эрх ашигаас татгалцсан байна гэсэн байдлаар тийшээгээ бас одоо гомдол эдэр гаргацсан. Ингээ явж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд яг энэ сургуулиудаа хэрэгтэй. Түрүү миний дурдсан нөгөө нэг багш нарын асуудал, одоо орчны асуудал, хөтөлбөр гэдэг энэ одоо менежментийн асуудал. Энийг ерөөсөө хаягдсан байсан. Тэгээ сургууль чинь тэр чинь тэгэхээр энэ менежмент дээр нь хийж байсан ажлыг үндсэндээ тэгээд ингээд хил ам гаргаад ингээд зогсоодсон байж байна. Тэгэхээр тэр бол санаачлагын хувьд бол маш зөв төсөл, маш сайн төсөл. Нэг сургууль жилд 10 сая төгрөгийн зардал гардаг. Тэгээд тэр төслийн баг нь очоод жилжингээ очиж тэр сургуулийг менежментийг нь сайжруулж өгдөг ийм төсөл. Тэр менежментийг сайжирснаар яадаг вэ гэхээр багш нар маань хамгийн гол нь тэн дээрээ багаараа ажиллаж эхэлнэ. Нөгөө сургууль дээр чи одоо ер нь бол энэ сургуулийн менежмент багш нарын ёс зүй асуудал гээл хүүхд зодлоо эднэр гээл энэ бол маш том энэ нийгэм даяар ингэ сенсац тарьдаг ийм асуудлууд үүсээд идэв шүү дээ. Тэгэхээр үүнээс чинь сэргийлдэг юм чинь нэг авчраад багшийн ёс зүйтэй байх хэрэгтэй гэж суулгаж байгаа лекц ороод байхтай биш. Яг бодит байдал дээр менежмент тэр сургуулийн өөрсдийнх нь дотроо хийгээ сайжруулад явах хэрэгтэй. Энэ ажил байхгүй. Тэгэхээр энэ ажлыг бол үндсэндээ тэгээд яг одоогийн байдлаар бол ингээд үндсэндээ зогсооцсон байж. Гэхдээ Галбаатарх багш чи одоо бол манай нэр дээрээ төвчж гişүүн болсон юм байл шүү дээ. Тий.
Тий. Ер нь нөгөө Норонбаатар сайдтай хуучин нэгдээр ажиллаж исэн гэдгээр л хэл амд ороод байгаа юм уу? Тий. Одоо тэгэхээр эн чинь нөгөө аль намын гэдэг нь асуудал. Ер нь яг таны ярьж байгаа зөв шүү дээ. Яг нарийн ярих юм бол хоёр өөр нам их. Хоёрдугаарт тэр яг хууль журмаа яриад ярих юм бол тэр аж сонирхлын зөрчил гэдэг чинь сүүлийн хэдэн жилийн хугацаанд гэдгээрээ одоо хугацаа байдсан байли л дээ. Наранбаяр сайд чинь бол нөгөө 5 6 жилийн өмнө гээд ингээд хууль дөрмөөр явах юм бол байхгүй мөртлөө нийгмийн сүлжээн дээр чинь гаргаалт ихчээр эдгээр нийлээл нэг л их тэндээс нэг тийм одоо хувилдаал өөрийнхөө сургууль руу мөнгө оруулчих гэсэн байдлаар. Гэтэл нөгөө сургуулиудаас хүсэлтөө зүгээр нэг дарагдчих шин. Тэгдэг. Жаргал сургуулиас хүсэлт ирээд хэд дээр нь очиж ажиллаад их өндөр төр сурагчдын тэр чанар манар нь аюу дээшсэн л тийм статистик гардаг. Тийм хоёрдугаар үе шатны, гуравдугаар үе шатаар бол тэрийг дээшлүүлээд 120 сургуульд хамруулсан. Тэг бүр 120. Тэг ер нь бол энэ төрийн өмчөд бүх сургуулиудад энэ ийм ганцхан одоо яг Галбаатарх багшин гэдэг юм уу шинэ Монголын тэр төсөл биш. Өөрөөс төслүүд байж болно шүү дээ. Тэг менежмент сайжруулах юм руу бид нар зогсоож болохгүй тэр төсөл тэгээд одоо яг ус дээр дагаа явдсан байгаа. Бусдаар бол менежментийн сайжруулах төслийг бол зогсоож болохгүй шүү дээ, тий. За нэг юм асуулт байна. За 23 онд батлагдсан нөгөө боловсролын хуулиар чинь Монгол улсад одоо дунд сургууль 3 дугаар ангиас англи хэл заана гэдэг чухал заалт орсон. Миний хувьд тэрийг их одоо талархдгийн. Энэ заалтын хэрэгжилт ямар байна одоо? За тийм. Ер нь одоо энэ англи хэлийг за 5 дугаар ангиас Монгол хэлний тухай хуулиараа 5 дугаар ангиас аль бие усны угаар орж ирж байгаа. 3 дугаар ангиас нэгтээ нэмэлт хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Хэрэгжихдээ бид нар яасан бэ гэхээр энэ Pearson гээд англи хэлний хөтөлбөрөө шүү дээ олуулсан. Тэд нар бол тэр зөвхөн цахим биш бас хэвлэмэл номтой тийм нэлээд бас гайгүй хөтөлбөрүүдийн нэг дэлхий дээр байдаг. Яг тэр хөтөлбөрийн дагуу 3 дугаар ангиас хойш одоо англи хэл хэрэгжиж бүх сургуулиуд дээр яг энэ хөтөлбөрөөр хичээл заагдаж байгаа. Тэгээд тэр багшны өрөлцөө болж байгаа юм чинь. Гол нь би тэрэн дээрээ л яадаг бол гэсэн. За тийм. Тэгэхээр энийгээ дагаад тэр хөтөлбөрөөр явахлаар багш нарыг одоо ялангуяа бага ангийн багш нар маань өөрсдөө англи хэлээ зааж эхлэх нь шүү дээ. Тэгэхээр бага ангийнхаа багш нарын сургалт тэднийг хамт явуулж байгаа. За тухайлбал энэ дээр английн элчин сайдын яамнаас бас энэ UNICEF-тай хамтарч агаад англи хэлний багш нарын бага ангийн хүүхдүүдийг багш нарыг бэлтгэхдээ энэ дээр нь бол жишээлбэл тусламж өгч байгаа. За хэмжлэнгээр ер нь бүгднгийн ингэ зэрэг явуулж байгаа. Ер нь яг бага ангийн багш нар бол англи хэлийг заагаад явхад бол боломжийн юм байлаа. Өөрсдөө ч гэсэн яг ялангуяа 1-р ангид одоо 3-р ангиас эхлээд өнгөс сурч байгаа хүмүүст бол тийм англи хэлний тийм төгсөн хэрэггүй шүү дээ. Тэр чинь бодоод бүр ингэ хиттэй. Яг эхэндээ бол гайгүй. Тэгэхээр бид нар ингэж нэг аль болох ингэж одоо дээр үед бол бүр цэцэрлэгийн багш гэдэг нь супер хүн байлаа шүү дээ. Шууд өөрөө нөгөө хөгжмөө тоглолцдог тий дуугаа дуулцдаг тий биеийн тамир дасгалаа хийждэг. Одоо бол тийш бүгдээрээ салтсан тий дуу хөгжмөн багш гэж тусдаг. Тэгэхээр ер нь бол бид нар бол яг энэ ер нь цаашдаа бол аль болох тэр багангийн багш нар цэцэрлэгийнхаа багш нарыг тий тэр бүх юмаа ер нь хийгээ авчдаг. Яг гэвэл тэр шатанд нь тийм их мэрэгжлийн биш байхгүй бид нар хүүхдэл 6 настай хүүхдийн л за 3 дугаар анги 9 настай хүүхдийн л англи хэл ярьж штэ тий. Тэгээд түрүүнийг би асууж байгаа хэрэгцээ энэ за ялангуяа гадаад эзэнтэй гадаад багш нартай ийм сургуулиуд дээр монгол хэлний хичээлийн цаг, Монголын түүхийн хичээлийн цаг энэ төр гэж юм одоо ингэж яг зааж өгдөггүй. Тэгэхгүй бол тэн чинь хүүхдүүд өөрхий нэг л их хоорондоо англиар ярьсан хүүхдүүд байд юм байлээ. Гэхдээ тэр хүүхдүүдийн буруу гэж байгаа юм биш үү? Тийшээ хүүхдүүдэд өгсөн эцгийн ч буруу биш тэр. Тэгэхээр энэ дээр одоо тэр хажуу талаас нь шахдаг барьдаг ийм хичээлийг тэдэн цаг заавал орон шүүч гэдэг юм уу тийм байдгүй. Байдгүй яах вэ? Ер нь бол Монгол улсад бол монгол хэлээр одоо боловсрол олгогдсон шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо тэр гадаад одоо хөрөнгө оруулалттай ч юм уу гадаад багш нар авчираад байгаа сургуулиуд дээр ч одоо манад байгаа жишээлбэл Баян Улгийн тий казах хэдний туваа хэлтэй хүүхдүүд байна тийм ээ. Угаасаа гэртээ анханасаа хэлд орохдоо казах хэлээр ч юм уу орж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ дээр бол хос хэлний бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Батлуулаа хэрэгжүүлсэн. Үндсэндээ бол юу гэхээр маш энгийнээр хэлэх юм бол манай казах туваа хүмүүс маань тэр өөрийнхөө тэр өссөн гэртээ тэр ярьж өссөн тэр төрлөх хэлээрээ ч ярина, монгол хэлээрээ ч зэрэг ярина. Ийм одоо хос хэлний бодлогыг нэвтрүүлж байгаа. Тэгэхээр бол энэ бол бид нар
ер нь өмнө нь бол юу гэхээр ерөөсөө цэвэр ганц одоо юу гэдэг монголоор л байх хэрэгтэй гэдэг ингээд түлхээд байх юм бол болохгүй. Бид нар чинь ямар монголчууд чинь ер нь нөгөө хэрвээ түүхээр том ярих юм бол өргөн сэтгэдэг хүмүүс шүү дээ. Одоо манай юу гэдэг зарим улсууд байгаа монгол үндэстнүүдийн монгол хэлээр хичээл орохыг нь хичээл ярихыг нь баг хориглох те шийдвэр гарлаа барьлаа гэж асуудал болоод байдаг. Бид нар энэ үднээс бол харин хамаагүй илүү өргөн сэтгээд те энэ Монголд байгаа монгол бус хэлтэй хүүхдүүдийгээ иргэдийгээ төрлөх хэлийг нь ярихыг нь хичээл заахыг нь зөвшөөрөөд бас дээр нь монгол хэлийг бол яг албан ёсныхан болгож оруулж ирээд хос хэлтэй болгоно гэж. Ер нь монгол улс бол цаашдаа англи хэлийг одоо яг тэр албан ёсны одоо гадаад хэл дотроо зөвшөөрчлөө авчлаа шүү дээ. Тэгэхээр бол ер нь одоо англи монгол хэлтэйгээ хамгийн эхлээ. Тэгээд англи хэлтэй болж игэл энэ хоёр хөршийнхээ хэлтэй. Ингээд яг л энэ үнэхээр хөгжил дэвшлэрийгээд урагшаа харж байгаа бол тэр хөгжсөн байгаа жижиг тэр Европт байгаа жишээ Швейцар байна тий. Швейцар улсын иргэчин хэдэн хэлээр ярьж энэ чиглэл рүү бол бид нар ер нь явах ёстой. Тэгэхээр таны асууж байгаа бол Монгол нэгхэн хэл биш. Монгол хэл бол суур, дээр нэмээд англи хэл, орос хэл, хятад хэлийг за тэгээ мэдээж Япон, Солонгос гэлийн бусад улсуудынхаа хэлийг аваа явдаг. Ер нь монгол хүн бол ийм олон хэлтэй болж байж л энэ цөөхөн хүн амтаа энэ хоёр том хөршийн дунд байна. Тэгээд энэ дэлхийн нийтэд хөл нийлүүлж алхахын тулд энэ бодлого бол ер нь цаашдаа явах хэрэгтэй. За дээд боловсрол дээр ямар одоо ажлууд хийж байгаа, ямар одоо хууль нийцүүлж та бүхэн одоо дээд боловсрол дээр ямар арга хэмжээ авч байна? За дээд боловсролын нэг маш том одоо онцлог гэх юм бол энэ хуулиас хойш бол нөгөө олон жил яригадаад байсан академик хэрэгжүүлээ гэж тийм өөрөөр хэлбэл дээд боловсролын их сургуулиуд маань нэг жоохон яамны ректорыг нь сайд томилдог биш. Тий их сургуулиудын ректор тэндээс эхлэн шүү дээ тий одоо маш ингийн. Тэгэхээр тийм байдлаар за хоёрдугаар тэр сургалтынхаа хөтөлбөр эднэр дотроо нэг өөрсдөө аваа явдаг академик хэрэгжүүлээг олгох тал дээр бол бид бүхэн нэг тууштай ажиллаж байна. Тэгэхээр хуулийнхаа дагуу одоо дээд боловсролд бүгдээрээ дээд их сургуулиуд маань өөрсдөө удирдах зөвлөлттэй. Удирдах зөвлөл нь хуулиараа 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээд 8 нь бол тэр үүсгэн байгуулагчийн төлөөлөл. Хэрвээ төрийн өмч сургууль байх юм бол төрийн төлөөлөл, 7 нь бол 3 багш нарын төлөөлөл, ажил олгогч, одоо төгсөгчдийн төлөөлөл 3, тэгээд оюутны төлөөлөл 1 гэдэг ийм байдлаар ингээ бүрдээд явж. Яг энэ одоо ер нь бол үнийг оруулахдаа бол ер нь арай нэг гайгүй одоо ер нь дуурайд авахар засаглал бол ерөнхийдөө бол компани засаглал шүү дээ. Яг л компани туц шиг тэрлүүд өхөөсөн. Гэхдээ мэдээж яг 100% дагаж болохгүй. Ийм байдлаар явж байгаа. Яг энэ байдлаар ажиллаж байгаа. Одоо их сургуулиудын ректоруудыг нь эхний ээлжинд удирдлагыг нь тий удирд зөвлөн томилоод эхэлж байгаа. Тэр сайд биш. Тэгэхээр тэр сайд бол тэрэн дээр ямар ч оролцоогүй болоод тэгээд тусгаараа. Тэгэхээр нэгэнтээ удирдлагыг бий дагаад эхлэхэр чинь дараа нь жинхэнэ тэр яригадаад байгаа академик хэрэгжүүлээ олгодог юм чинь тэндээсээ их цаашаа яригдана. Тэгэхгүй яг ингээд сайд директоруудын томилчаад үр дүнгийн гэрээ байгуулад тэгсэн чамааг соёлын тэрийг тавья гэл ингээд сайд оролцоод эхлэв. Юуных нь хэрэгжүүлээ байх вэ? Тэгэхээр үндсэндээ бол ийм. За хоёрдугаар ер нь яриулах олон юм байгаа. Зүгээр дараа нь ер нь дээд боловсрол дээр энэ боловсролын зээлийнхээ сантаач гэсэн холбогдоод эхлэн нөгөө зээлийг олгохдоо шууд одоо бакалаврыг тийм 1-р курсээс гадагшаа болгохоор биш. Эндээ 2 жил, 2 дээр нэм 2 хөтөлбөрөд байгаа шүү дээ. 2 жил Монголдо сураад дахиад гадаад 2 жил сурахыг сурахт нь олгодгийг илүү хөрөнгө санхүүгийн тавьж өгөх байдлаар явж байна. За мөн Эндаман сан гэж нэг энэ Эндаман сангийн хуулийн дагуу сургуулиуд маань Эндаман сан буюу одоо Эндаман сан гэдэг маань хөрөнгө оруулалт оруулж ирээд тэр оруулж исэн хөрөнгө рүүгээ үрж болдоггүй. Тэндээс олж байгаа банкны хүү вэ нүү, бонд ам нүү, өгөөжийг нь эрдэм шинжилгээний ажил болон бусад ажлууд зарцуулж болдог ийм сангуудыг нээж эхэлж байгаа. Энэ жил бид нар энэ ажлыг нь дэмжиж тухайлбал шинжлэх ухааны технологийн их сургууль дээр Япон улсаас $1 сая нэм Эндаман сангийн хөрөнгө оруулалт татаад оруулаад ирсэн. Одоо тэр нь худалдаа хөгжлийн банкн дээр байршсан. За тэрнийх нь нэг жилийнхэн өгөөж нэг 500 орчим сая төгрөг болох юм билээ. Тэгэхээр энэ шинжлэх ухааны технологийн их сургууль маань энэ 500 сая төгрөгөөрөө эрдэм шинжилгээний ажилд судалгааны шинжилгээ зарцуулах ийм боломжтой болоод. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд судалгаа эхлээрэл ганцхан тэр шүт сан гэдэг тий төрөөс өөрөөр хэлбэл тий мөнгө аваад зарцуулдаг биш. Бусад энэ их усруудыг нь нээж өгөх. Үнийгээ дагаад одоо таны асуусны дагуу тэр академик хэрэгжүүлээ гэдэг чинь нэгдэд эхэлж. Үндсэндээ бол санхүүгийн хувьд хараад тус болоод эхлэх юм бол тэр нь л их чадвар нэгсэх юм бол тэр эрхчлөө гэдэг чинь орж ирнэ.
Тэгэхээр үүний дагуу бол энэ даамын сангийн тухай одоо МОИС дээр Монгол Улсын их сургуулиудаар өмнө байсан. Одоо олон улсаас мөнгө оруулж ирэхээр ингээд сургуулиуд маань их сургуулиуд маань эрдэм шинжилгээний ажлыг дараагийн шатанд хийж эхлэх ийм боломжууд нэгдээд гэх мэтлэнгээр ингээд шинжилгээд хийгдээ явчихна. Тийм ингээд социализмын үед бол ингээд зөвхөн алсын хараач гэдэг юм уу одоо ийм мэрэгчлэр нойрын 5 жил сургана гэд ингээд хүүхдүүдийг ингээд хойрлоод гадна дотн ингээд явуулдаг байсан, дотооддоо бэлддэг байсан. Одоо тийм юм байна уу? Бага. Одоо засгийн газраас эрэлттэй тэргүүлэх мэрэгжил гэж баталдаг. Одоо хуулиараа 5 жил тутам нэг удаа баталдаг, гаргаж иж тавьдаг. За тэгэхээр тэр нь одоо эрэлттэй гэдэг бол үндсэндээ энэ зах зээл дээр байгаа тийм бид нарт ийм хэрэгтэй байж тээ гэдэг одоо тухайлбал нэг үйлдвэр тий манад яг ийм инженер хэрэгтэй байна. Танаа энэ боловсролын тогтолцооч нэвтрүүлж чадахгүй байж тээ гэж байгаа бол энэ дээр сургуулийн хөтөлбөр гаргаад одоо ийм боловсон хүчин бэлдээчээ гэж нийлүүлдэг. За тэргүүлэх гэх юм бол яг одоо таны ярьж байгаа тэр засгаас одоо жишээлбэл манайхан чинь том одоо мега төслөг зөндөө ярьлаа. За тухайлбал метро гэж байна. Үнэхээр метро бариад ухаал эхлэх юм бол тэн чинь инженерүүд хэрэгтэй шүү дээ. Одоо өөр хэрэг болох. Тэгэхээр тэр инженерүүд чинь бэлтгэхэд арай нэг жоохон төрүүлээд ажиллах хэрэгтэй гэдэг. Энэ жагсаалтыг гаргадаг. Гэхдээ яг шулуухандаа хэлэхэд энэ яг энэ зориултынхаа дагуу явхаас гадна одоо ингээд тухайлбал тэр боловсролын салбар дээр 15 жил тасралтгүй ажилласан байх юм бол хүүхдийг нь төрөөс өнгөд анаа гэд нэг ийм хөтөлбөр гаргаад ирсэн. Багш нарын хүүхдэд гэсэн. Тэгтэл энэ тэгэхээр за дараа нь журам гарахтаа тэр нь ямар мэрэгжил байх вэ гэхээр эрэлттэй тэргүүлэх байна гэд оролцсон. Хэмжлэнгээр ингээ бүгдийн хоорондоо холбоо хийчихвэр шүү дээ. Энэ дээр байгаа бүх мэрэгжил бид нар эрэлттэй тэргүүлэх рүү оруулахгүй бол манай хөтөлбөрт хүмүүс сурхаа боллоо. Бид нар энэ оруулаа гэдэг нэг дайраад буцаагаад энэ ингээд үндсэндээ ингээд нэг анхныхаа зорилгоос өөр болгоо хийцэн. Тэгэхээр одоо энэ дотор чинь баг нийлэх юм бол баг 200 гаруй 180 ч гэдэг лөө тий ингээд хөтөлбөр чинь ингээд эрэлттэй тэргүүлэх рүү орцсон явж байгаа. Тэгэхээр ингээд ийм төрийн бодлого нь байж байгаа мөртөө хэрэгжилтэн дээр ийм том одоо нэг үгээр шулуухан хэлбэл завхрал нөгөө талаасаа бас энэ сургуулиудыг буруутгах арга байхгүй. Тэгээд эсэлтэнд нөлөөлөд байгаа бол тэгэл тэрийг нэрэлтээ тэргүүлэх рүүгээл янз бүрийн байдлаар оруулчих л да. Тэгэл эсэлтээ жоох өлегтэй авъя л да гэж хин ч гэсэн бодно шүү дээ тий. Ийм байдлаар хэрэгжилт юм байна. Тэгэхээр энэ бид бүхэн энэ хүн намын засагт ороод боловсролын салбар дээр авч явж байхад нэг том одоо хуулийн өөрчлөлт хийгээд ч юм уу тий. Одоо ирээдүйн урт хугацааны үр дагавартай юм хийхээс тэрний хойноос хөөцөлдөхөөс илүүтэйгээр яг энэ хүнд хүрч байгаа тий. Яг өнөөдөр энэ сурагчд хүрч байгаа, эцэгт хүрч байгаа. Сая таны одоо асууж байгаа тэр эрэлтээ тэргүүлэх гээл асуудал хөндөгж байна. Эднэрийг зэгцлээ. Ингэж ийм байдлаар одоо энэ шинжилгээг бол энэ арай нэг жоохон амьдралтай болгоё гэдэг ийм бодлого бариа тэр багшлахуугаас суралцгоо шилжиж байгаа шилжилтийг бол энэ боловсролын салбарын яста салаа мөчр хүрт ярих юм бол бүгдэн дээр нэгэд нэвчцэн явж байгаа тийм. Тэгээд саяхан нэг хэдхэн хоногийн өмнө энэ цэцэрлэгийн болон дунд сургуулийн багш нар маань нэлээд одоо бунт хийлээ те. Ингээд биднээсийн цалин нэмээр нэгчээд тэр элсэн амдаа өрсөнгөөгээд тэгээд тэрнээс хойш чинь танаа яам за таач гэсэн нэлээд олон телевизээр орж нэлээд юу хийсэн байлээ. Тайлбар би харсан тий. Зүгээр хоёулаа энэ дээр нэг давтаад яах вэ? Та зүгээр нэг богнохоо те одоо тавчхан яг ямар яаж нэмэгдсэн. Үнэхээр тэр багш нарын хийгээд байгаа шиг тэр мэдэгдэл хийгээд байгаа шиг үнэхээр хэлсэн амдаа хүрээгүй юм уу? Яг юу болсон юм бол тавчхан хоёул нэг хөндөд. За тэгэхээр энэ дээр за би нэг яг хоёр багшийн ялангуяа нэг над руу миний одоо пэйж хай гэд нэрээр мэдээлэл явуулсан тий багшийн жишээн дээр л ярьчих гэж бодож байна. Тэгвэл арай тодорхой байх. Ер нь бол одоо үндсэндээ бид нар тэр нэмэгдэл хүсийг нэглээ заримыг нь царцаалаа гэж зөндөө ярьсан болохоор тий би энэ дээр яг энэ за нэгдүгээр багшийн хувьд за би энэ тавар харуулж аваад ярьчих. Энэ бол ингээд яг бодиттой багш өөрөө одоо бид нарт хандсан энэ жишээлтэй. За энэ багш бол 2025 оны 1-р сард бол сая 484 мянган төгрөгийн үндсэн цалинтай. За тэгээд ур чадварын нэмэгдэлгээд 371 мянган төгрөг 25%-аар авч исэн. Өөр ямар ч одоо нэмэгдэл авдаггүй гэж. За тэгээд унаа хоолны мөнгө 180 мянган төгрөг авдаг байсан. За ингээд
нийтдээ бол энэ нийслэлд байгаа болохоор 2 сая 35 мянган төгрөгийн олгуул зөгтөд нөгөө татвар нийгмийн даатгал шинтгэл авахаас өмнөх цалин. За ийм цалинтай байсан. За одоо тэгсэн чинь та нар яасан бэ гэхээр ур чадварын нэмэгдэл гэдэг чинь хасчлаа. Тэгэхээр 371 мянган төгрөг хасагдлаа. Унаа хоолны зардлыг байхгүй болгочлоо. Тэгэхээр 180 мянган төгрөг хасагдлаа. Тэгэхээр миний цалин чи ерөөсөө өмнөхтөөгөө адилхан боллоо тий гэсэн. Одоо энэ жишээ гаргаж ирж ирсэн. За тэгэхээр энэ дээр бол үнэн одоо бол энэ ур чадварын нэмэгдлийг үндэстэн цалинтын шингээ унаа хоолыг бас үндэстэн цалинтын шингээгээ явъя гэж. Би яагаад энэ шиг үзүүлээд гэхээр яг нөгөө нэг хассан гэдэг юм уу одоо үндэстэн цалин шингээж байгаа хоёр үзүүлэлтийн хувьд л авдаг гэсэн. Би өөр юу ч авдаг байсан гэсэн мэдээлэл байна. За яг магадгүй нөгөө яг энэ шингээж байгаа хоёр үзүүлэлтийг тухайлж ярьсан зүгээр байж магадгүй. За ингээд үцхээр бол цалин чинь сая 484 мянган төгрөг чинь 2 сая 226 мянга болоод 50% буюу 742 мянгаар нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ нэмэгдэл ороод нөгөө шингэснийгийн ботхоор тэрний дараа ч гэсэн 191 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа энэ багшийн цалин. Тэгэхээр эндээс би юу хэлэх гэсэн юм бэ гэхээр ер нь ямар ч багшийн цалин буух боломжгүй юм аа. Ягаад гэвэл ур чадварын нэмэгдэл чинь шингэлээгээд 25%. За унаа хоол чинь зүгээр за одоо нийслэлд хамгийн ихээр нэмэгдлээгээд эн чинь нэг 200 мянга дотор л байгаа. Тэгэхээр эн чинь бол ингээ ботхоор энэ 50% нэмэгдлээгээд дийлэхгүй. Харин энэ дээр юу болох вэ гэхээр та ингээд бүгдээр харъя да. Яг ингээд үцхээр ур чадварыг яаж шингээгээд байгаа юм бэ гэхээр энэ 371 мянга гэхээр энэ хүн чинь төрийн аль пасны нэмэгдэл авдаггүй гэхээр ерөөс эхний жилдээ ажиллаж байгаа байхгүй. Бүр одоо нарийн ярих юм бол энэ хүн чинь ур чадварын нэмэгдэл авах ийм тэр шалгуурыг хангаж байгаа мó гэдэг асуудал гарч эхэлнэ дээ. Өөрөөр хэлбэл ур чадварын нэмэгдэл гэдэг чинь агуулга талаас энэ төрийн аль удаан хаагаад, удаан ажиллаад ур чадвартай боллоо. За мөн гүйцэтгэлийн үнэлгээ гэж бас тустай байгаа. Энэ хүнийг яг нөгөө хүүхдүүдээс нь бас шалгалт эднэр аваад мундаг багш болжээ гэдгийг нь үр дүнтэй ажиллаж байгаа болов гэдэг эднэртэй агуулга талаас давхцаад байгаа. Хоёрдугаар гэх юм бол яг энэ багшийн хувьд бол одоо энэ 371 гэдэг чинь харин баталгаатай болоод энэ бол дараа жил ч юм уу ур чадварын нэмэгдлийнх нь одоо очоод энэ хүн багш чинь ур чадварын нэмэгдлийг авах боломжгүй гэж гараад ирнэ. Яг гэвэл эхний жилдээ оронгуудаа шууд ур чадвар гэж ярих чинь боломжгүй шүү дээ. Яг бодит байдлаар. Гэтэл энэ багш бол авдсан юм байна. Тэгэхээр харин энэ ур чадварын нэмэгдэл гэж авдаг байсан. Хоёрдугаар гэх юм бол эн чинь ер нь нийт багш нарын жилд нэг 22-3% л авдаг байхгүй. Энэ бүх ур чадварын нэмэгдлүүд чинь баталгаатай болгож эхэлж байгаа юм. Тэрнээс бусдаар үндсэн зөвлөм рүү н орчихоор ч бүр дахиад баталгаатай 100% баталгаатай болж эхэлж байна. За дараа нь 26 оны 11 сараас эхлээд одоо энэ үндсэн цалинг чинь бүр 2 сая 800 болохоор одоо зориод явж байгаа. Энэ үед очих юм бол одоо энэ оны эхэндээгээ харьцуулах юм бол бүр нийт одоо тэдний шингэсний дараа гэсэн үг шүү дээ. 765 мянга буюу 38% өсөхөөр ийм байдлаар бид нар үндсэндээ ажиллаж байгаа. За дараагийнх нь нэг жишээг энэ цэцэрлэгийн багш. Цэцэрлэгийн багш нар бас эднэр бол яг цэвэр цаанталтны хүн байгаа. Бид нар л энэ мэдээлэл явуулсан хүмүүс бүгдээ багш нар өөрсдөө мэдж байгаа. Яг бол яг над руу донорын гант толгох гэдэг пэйжээр явуулсан жишээнүүд байхгүй. За 25 оны 1-р сарын байдлаар бол энэ цэцэрлэгийн багш үндсэн цалин сая 559 мянга. За тэгээд төрийн алба пасны нэмэгдэл авдаг юм байна. За ур чадварын нэмэгдэл энэ багш бол авахгүй байна. Тэгэхээр манай тэр хасалтанд бол тэр шингээлтэнд бол орохгүй гэсэн. За тэгээд дараа нь орон нутгийн нэмэгдэл авдаг юм байна. За уучлаарай мэрэгжлийн зэргийн нэмэгдэл авдаггүй, ур чадварын нэмэгдэл авдаг юм байна. За ингээд энэ хүн унаа хоолнд 90 мянга аваад 2 сая 584 мянга 400 төгрөгийн цалинтай байжээ. За энэ хүний цалин бол яах вэ гэхээр энэ 1-р сараас эхлээд 299 мянга 750 төгрөгөөр өсөөд 2 сая 884 мянга 150 болно. За мэдээж энэ дүнгээс татвар эднэргээ төлнө. За 26 оны одоо энэ оны сүүл 11 сараас гэх юм бол 3 сая 345 мянга 650 болоод 29%-аар өссөн буюу 761 мянга 250 төгрөгөөр өсөж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг бол зүгээр жишээн дээр ярихад бол энэ цалин бол ингэж өссөн. Тэгэхээр энэ цалингийн бол маш олон талаас нь ярьж болж байгаа. Одоо нэгэнтээ яг энэ дотгошоогоо ороод таны хийснээр бас олон тайлбарлалцсан юм тайлбарлаад яах вэ? Энэ бол зөвхөн би сая энэ 1% багш нар яаж бууж байгаа гэдгийг ярьлаа. За одоо энэ цалингийн асуудлыг төсөв талаас нь би тодорхой мэдээлэл өгчээ. Хоёрдугаарт нь энэ битэрийн яриа эхэлсэн боловсролын салбарын том шинжилгээний хүрээнд юу болоод байгаа гэдгээс нь өгч.
За төсөв талаасаа гэвэл сая одоо таны үзүүлсэн тэр сургуулийн өмнөх боловсрал ингээд эхний 3 боловсрал ш. Дээд боловсрал бол нэг оюутныхаа төлбөрөөр цалингаа тавиа явчихдаг болохоор ийшээ орохгүй, төсөв рүү орохгүй. Эхний тэр 3 боловсрал дээр чинь нийтдээ ер нь боловсролын салбартайгаа 93,500 орчим хүн байгаагаас 58,000 орчим нь багш мэргэжилтэй хүмүүс, 35,000 багш бусад төрийн үйлчлэгээнийхэн байгаа юм. Бараг 60-40 юм уу? Бараг тий, бараг 60-40-д ойлгож байна. Тийм байж байна. За энэ хүмүүсийн цалинд 2.6 их найт төгрөгийн одоо 2025 онд жишээлбэл зарцуулдаг төсвөөс. За тэгэхээр энэ хүмүүсийн цалин нэмэгдүүлэхдээ 618 тэрбум төгрөгийг улсын хурл сая баталсан нэмэлтээр. Тэгэхээр одоо бол цалингийн сан маань 2.6 их найт байж байгаа 3.2 их найт болж нэмэгдлээ гэсэн. За тэгэхээр энэ нэмэлтүүдийг нь яаж хийх вэ гэхээр бүгднийг одоо байгаа бүтцийн дагуу шууд одоо бүгднийг нэмнэх юм бол 2.6 их найдын чи 10 хүртэл 260 тэрбум 20 үгэхэд 520 тэрбум төгрөг шаарддаг та. Өөрөөр хэлбэл бүгднийг яг одоо байгаагаар нэмээ гэвэл. Тэгэхээр бид нарт хоёр асуудал гарсан 50% нэмгээд байгаа бас тий. Тэгэхээр бид нар яасан бэ гэхээр хоёр л юм сонголтын өмнө ирж байгаа. Энэ батлагдсан төсвийн хэмжээнд шүү дээ. Нэгдүгээр зөвхөн багш нарынхаа цалин нэмээд нөгөө бусад ажилтныхаа цалин 40% хаягдана гэсэн. Хаягдах гэж байна. За тэр хүмүүс бол багш нараасаа бага цалинтай. Үндсэндээ ер нь сая орчмоос эхэлдэг. Төрийн тэ өвнийг гэл эхэлнэ. Тэгэхээр тэднийг хаяа. За тэгэх юм бол бид нар нэгдүгээрт тэр хүмүүс чинь угаасаа эрх ашигхээр төлөө өөрсдөө энэ нийгмийн чинь донслох нь ойлгомжтой шүү дээ. Ийм яг нэг дор ингэж бүгд л адилхан хийдэг ажлыг хийж идэл нэмчлээ. Тэгэхээр бид нар яасан бэ гэхээр нэгдүгээрт нь энэ 618-ыг л одоо яаж одоо хүртээмжтэй болох вэ гэдэг шүү дээ. Тэгэхээр үндсэн цалингаа бүгднийг одоо 50% нэмээ. Тэр төрийн үйлчлэгээний бүгднийг нэмж байгаа шүү дээ. Энэ бүх гэхдээ сургалтын байгууллагад ажиллаж байгааг нэмж байгаа. Тэрнээс биш яам тамгын газар байхгүй. Тэд нар байхгүй шүү дээ. Зөвхөн яг энэ сургалтын байгууллагад ажиллаж байгаа цэцэрлэг сургууль мэрэгжлийн боловсролд байгаа хүмүүс ихэд цалин нэмээд за тэгчээд харин нөгөө нэмэгдлүүд дээрээ очихороо зарим нэмэгдлүүдийг цалин нэмэхээс өмнөх үеэс буюу тэрийг чинь доот хэмжээ гэж байгаа. Тэр нэмэгдлүүдийг нь тэр нэмэхгүйгээр үндсэндээ тэр нэмэгдлүүд нь доот цалингаас бод гэж. Ингэх юм бол ямар үр дүн гарах вэ гэхээр төсөв нь ингэж хүрч байгаа. За нэгэ боллоо. Бид нарыг одоо шүүмжлээд явах юм бол боловсролын сайдыг яамыг шүүмжлэх юм бол яг та нар үнэхээр тэр багш нарын цалин бүгднийг нэмэх ёстой байсан гэх юм бол үндсэндээ багш бус мэргэжилтүүдийн цалин нэмэхгүй байсан гэдэгтэй яг адилхан. Чинь цааталт нь бүх юм чинь хязгаартай шүү дээ. За тэгтэл цалингийн бүтц гэдэг үг гэхээр одоо та бид нарын ингээд авч байгаа үндсэн цалин хэдийг авч байна, нэмэгдлүүд хэдийг авч байна тий гэдэг юм байна. Тэр 2.6-гийн чинь бараг тал нь үндсэн цалин, тал нь 1.3 үндсэн цалин, бараг 1.3 нэмэгдлүүд байгаа. Энэ бол энэ нэмэгдэл үндсэн цалингийн харьцааны одоо гажигдалд орсон. Бид нар энийг л одоо энэ цалин нэмж байгаа дараа засч явахгүй бол цаашдаа ерөөсө боломж байхгүй. Ягаад вэ гэхээр цалин нэмэх гэхээр та боддоо зүгээр л инфляцаар 10% нэмэх гэтэл сая 260 тэрбум хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр нэмэгдлүүд бас дагаад өсөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан судал одоо зөвлөмжөөр бол наад чинь 70-30 байж зүг болдсон шүү. Үндсэн цалин дээрээ та нар анхаараач. Үндсэн цалингаараа энэ амьдралынхаа одоо баталгааг найдвартай авдаг. Тэгэхгүй болохоор чинь нийслэл хотод байгаа дөнгөж шинээр ажилд орж байгаа хүн болвол багш нар болвол сая 484 мянган төгрөгийн цалин байна. Ямар ч нэмэгдэл авахгүй угаасаа шинээр ажилд орж байгаа юм чинь. Дээр нь нэмээд унаа хоол гэж аав. Унаа хоол чинь тэгж хуулинд орцсон тийм найдвартай их өсөр биш. Нөгөө цалин багтаа болохоор л хөөрхийн арга цагаал өчнөө арга хэмжээ авч нэмсээр байгаа тэр нэмэгдлүүд чинь зүгээр ингээд 10 төрлийн үндсэн за тий зөндөө байгаа. Цаана бүр датаны нэгжний мөнгө гэж сард нэг 15,000 өгчээлээ шүү дээ. Ягаад тэгэхээр ядаж та нар нэгж авсан арга цаас. Тэгэхээр бид нар бол энэ цалингийн бодлого дээр боловсролын салбар дээр болио. Бүгдээр үнэнтэйгээ нэг нүрт толчих. Цаашдаа бид нар үнэхээр энэ боловсролын салбарыг авч явъя гэж байгаа бол үндсэн цалингийн эслэхүйг нэмье. Тэгэхээр бол энэ ур чадварын нэмэгдэл, унаа хоол гэдгийг энэ нэмэгдлүүдийг үндсэн цалин шингээгээ явъя гэдэг атгыг үндсэндээ зоригтой хийгээд энэ түрүүний яригадад байгаа энэ том шинчлэлийн хүрээнд хийгээ явахаар үнэхээр яалтчгүй бас мэдээ 100% хүмүүс таалагдахгүй. Гэхдээ бид нар энэ бол таалагдахгүй байлаа гэд бүгднийг шингээчээ гэдэг шийдвэр бол гаргахгүй. Бид нар болохгүй. Бид нар энэ үнэхээр Монгол улсныг урагшаа алахыг гэж байгаа бол үнэхээр боловсролын салбараа урагшлуулъя гэж байгаа бол бид нар энэ бодит байгаа юм бодитоор одоо би яриа сууж шít. Ингэж ярьчаад цаашдаа энэ дээр анализ хийж байгаа зөв алхам руугаа явъя гэдэг дээр
хатуу зогсоосоор аргагүй. Энэ дээр хизээ нэгэн цагт хэн нэгэн одоо улс төрийн цаад нам нь яз дэмждэг тий. Одоо арга алгаа. Одоо манай эрчим хүчний салбар дээр ч гэсэн манай намын дарга Шадар сайд Дорчонд дарга яриад байгаа шүү дээ. Энэ эрчим хүчний асуудал чинь тий яагаад ингэж одоо байгаа чигээр үнэхээр цааш явж болохгүй нэ. Тэгэхээр одоо энэ дээр үнэ яри цаашдаа бол энэ гадны хөрөнгө оруулалтуудыг татаад урд хөршийнхөө энэ том зах зээлийг ашиглаад эрчим хүчний салбараар экспортлдог болгож байж бид нар энэ улсынхаа эрчим хүчний салбарыг аврах юм байна гэдэг юм яриад байгаа чинь энэ бол бодит үнэн бох ёстой нүцгэн үнэн гэж байдаг бол боловсрал төрж адилхан эрчим хүч төрж адилхан ийм л байна. Тийм байна. Тэр нэмэгдлүүдийг бүгдийг үндсэн сайл руу шилжүүлдэг маань одоо хуулийн баталгаатай болгож өгч шүү дээ. Өөрөө чинь цалинг тийм ээ. Тийм тэгэхээр тэр дээр бас багш нар маань ер нь ойлгосон баха нэг хэсэг нэг баахан хөвлийн урал мөрөл хийж байгаа сүултээ болчих шиг болно лээ. Тэгээ би бол ойлголцсон юм байна л гэж бодсон. Ер нь 1-р сарын цайдны яг буугаад эхлэхээр ядаж одоо харьцуулж үзэж штэ тийм буухаас өмнө чинь энэ ястаа нөгөө дайны хажуугаар дажин гихчээр тэр багш нар өөрсдөө бол харьцуулаад үзэл ойлгож штэ. Тэрнээс өмнө ингэж нэмэгдэж байна. Энийг алга болгож байна гэсэн маш их юм гаргалаа л да. Тэгээ мэдээж энэ шилжилт хийж байгаа болохоор манай энэ цалингийн систем эднэр нь бас жоохон нөгөө шинжилгээ хийж чадаагүй тийм энэ өөрчлөлтүүдийг. Тэгээ тэрэн дунд нэг жоохон тооцооллын жоохон одоо алдаа гэдэг юм уу зөрүү мөрөө гаргаад ингээд яг одоо ингээд 2 сар гарчаар багш нар бүгдээрээ 1-р сарынхаа цалинг аваад багш нар бас энэ завшааныг ашиглахад хэлэхэд 12 сартаа харьцуулж болохгүй шүү. Яг тэгвэл оны эцэстэр чинь янз бүрийн нэмэгдэл эднэргээр зөндөө юм боддог. Яг 25 оны 1-р сартаа сарыг сартаа харьцуулж явах юм бол яг бодиттойгоор цалин байна яаж өсөж байгаа гэдэг юм гарна. Цаашдаа бид нар 2.8 3.5 үндсэн цалин штэ 3.5 сая төгрөгт хүрэх чадах юм бол бид нар нэмэгдлүүдийг бол бүр багасгах хэрэгтэй. Тийм үст. Тэгээд цаашдаа багш нар маань үндсэн цалингаараа энэ салбарт орж иж байгаа шинэ багш нар, залуу боловсон хүчин маань үндсэн цалин өндөр болж иж орж ирэх гэдэг. Тэгээд нэмээ хэлэхэд энэ бол яг боловсролын салбарын цалин ингэж нэмэхтэй гол зөв болгож нэмээд зүгээр одоо байгаа чигээр нь зүгээр нэмээд авах юм бол энэ ерөөсөө зөв болохгүй чадахгүй тэр үндсэн цалин чинь бага байгаа л байна. Сая 484 мянган төгрөгийг бид нар цаашаага 10% нэмлээ 20% нэмлээ гээд 50% нэмлээ гээд ч гэсэн тэр хөтөлбөрийн зах зээлээс хүн татчих чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ингэ зөв болгож чадах юм бол энэ яг нөгөө нэг цэг хатгаж байгаа бодол бол энэ байгаа. За 2.8 болоод за 3.5 сая болохоос ч наа 2.8 сая үндсэн цалин болоод эхлэхдээ за бүр ялангуяа 3.5 болохыг чадах юм бол бид нар багшийн зүтгэлэг гэдэг юм 0. Яг гэвэл зах зээл дээрээс чинь энэ салбар руу чинь багш мэргэжлэр төгсчөөд 20 мянган орчим хүн багшийн ажлаа хийхгүй байна гэдэг. Гэхдээ тэрийг чинь хүчээр хийлгэх гээл гэрээ байгуулж чинь сурахт нь аваачиж боловсролын их сургууль дээр багш мэргэжлэр өнгөө сургаад бид нар 3.5 болох юм бол энэ бүх энэ арга хэмжээ зогсоох хэрэгтэй. Ерөөсөө л яг зах зээл рүү н оруулаад энэ 20 мянган багш нар чинь угаасаа буцаад ороод ирнэ. Нэгэн багшийн дутагдал байхдаа өрсөлдөөнтэй болно. Тэгэх юм бол багш мэргэжлэр сурах гэдэг нь одоо нөгөө ерөнхий боловсролын сургуулиас сайн төгссөн одоо мундгуудан багш руу орж ирдэг болно гэдэг. Ингээд энэний тэр үр дагаврын шинжилгээний чи ерөөсөө тэр хатгаж байгаа цэг нь бол багшийн цалин харин цалин нэмэхдээ яг энэ бүтцийн зөв болгоод үндсэн цалингийн их болгодог нэг хийж чадах юм бол бид нар яг энэ боловсролын салбар одоо яригадаад байгаа тэргүүлэх салбар болоод Монгол улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлээд эхлэх. Энэ арга хэмжээг одоо бид нар ёстой үнэнтэй нүүр тулаал зоригтой энэ их одоо санаагүй энэ дайралтууд дундуур яг явж шít. Одоо энэ хэцүүний энэ дайралт чинь байна шүү дээ тий. Бүх талаас улсын хурлын гишүүдээс хүртэл хамгийн их нь орж иж байгаа шүү дээ. Ингээд явж байгаа. Тийм байна. За энэ ажилт намжилт төсөе. За та хоёрт нэг 5 хүрэхгүй минут үлдлээ. Сүүлийн асуулт юу гэхээр энэ танай яам дээр байдаг энэ боловсролын зээлийн сан гэж нэг хэл амтай сан байна. Одоо баахан л дарга цэргийн нэрийн хүүхдүүдийн тухай яригддаг. За таны нэрч тэнд дунд явуулаа эхнэр гэлөө хүүхдийнхээ юу тэглүүлсэн байна ч гэлөө тийм яриануд явдсан байлээ. Тэгээд шинэ засгийн газар байгуулагдаад бүр тэр сангийн чинь тэр хуучин удирдахжсэн танай яамны бишээ танай намын эмэгтэй бүр та нар хариуцсан байсан шүү дээ. Тэгээч болдгоо тэрийгээ бас сая халах шиг болно лээ. Энд яг юу болоод байна юм. За тэгэхээр зөв та яг голын болоо шууд асуучлаа. Тэгэхээр ер нь энэ Наранбаяр сайд болж очсноос хойш нэг ч хүний зээлийг чөлөөлөөгүй. Тэгэхээр тэр чөлөөлсөн барьсан гэдэг бол одоо тухайлбал ялангуяа одоо хувийнхаа тал дээрээс энэ завшааныг ашиглаад гэх юм уу тий тайлбар өгчээ. Манай эхнэрийн асуудал бол 1997 онд зээл авсан. Тэгээд тэрний дараа ингээд тэр ном журмаараа чөлөөлөгдсөн.
энэ асуудал. Өөрөө тэр үед юу хийж исэн ба? Эхнэр та хоёр одоо жишээлбэл оюутан байхгүй яах юм бэ тэр 97 оны асуудал ирж штэ. Төгсөөл тэр чинь нөгөө 30 жилийн өмнөх асуудал. Тэгэхээр тэр асуудал чинь тэр олон жилийн өмнөх асуудал ингэж ярьж байгаа. Тэр бол зүгээр яг хоо тэр жоохон ямар өнцгөр гаргаж тавьж байгаа ойлгомжтой байх л та. Ер нь энэ боловсролын зээлийн сан гэдэг бол энэ ер нь зөв баримжаагаар нэг жишээ өгөх юм бол за гадаадад ялангуяа магистр доктороор нэг ер нь 2500 орчим хүн. За сүүлд одоо нэмэгдээд болж өөрчлөгдөж магадгүй миний авсан мэдээлэлээр 2500 орчмоос нэг 1000 орчим нь чөлөөлөгдсөн байгаа юм. За энэ чөлөөлөх ажил чинь тэр ерөөсө урд нь яг ингээл ном журмаараа ингэж явсаар агаад асуудал юун дээр үүссэн бэхлээр 2011 он дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулигээ гаргахгүй юу? Тэр хуулийн дээр нь чөлөөлөх асуудлыг улсын хурлын журмаар тогтооно гэд хуулийн дээр нь орчиж. Тэгэхээр ч нэг улсын хурл нь даанч тэр журмыг хязгаарч гаргаагүй. За тэгээд тэр хууль нь дахиад энэ сая 23 оны энэ боловсролын багц хуулийн хүрээнд одоо нөгөө хууль нь алга болцсон. За тэгэхээр энэ тэр хуулийн дээр журам тогтооно гэж гаргахгүй байх хугацаанд л тэр нэг 6 сайд байгаа юм. Ганц төмөр сайдаас ахуулаад инх амбулан сайд хүртэл 6 сайдын 17 тушаалаар батлагт чөлөөлцсөн тий. Тэр асуудлуудыг л яригадаад байгаа. Тэгэхээр энэ асуудлууд чи яадаг вэ гэхээр ингээд одоо Наранбаяр сайд ороод энэ зээлийг энэ тушаалыг тий чөлөөлцсөн тушаалыг хүчингүй болгоё гэхэлэр бид нар чинь хуулийн хүрээнд ажиллана шүү дээ. Энэ захиргааны ерөнхий хуулийн дагуу энэ 5 жилээс өмнөхүүд нөгөө хөөн хилцэх хугацааны асуудал босоод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол Наранбаяр сайд хөөн хилцэх хугацаа нь өнгөрцөн юм дээр жишээ гаргаа явах хэцүү. Ингээд эн чинь ингээд тэр хайр ингээд айгүй тийм төвөгтэй асуудлууд үүсчихэд байгаа. За хоёрдугаарт тэр аль тэр энэ бол захиргааны одоо хуулийн хөөн хилцэх хугацаа нь иргэний хууль дээр чинь бас хөөн хилцэх хугацаа гэж байт юм байна. 8 жил. Хэрвээ тэр асуудлыг 8 жил ингээд яваад болоогүй явж бол одоо бандантаас өнгөрсөн гэсэн утгатай шүү дээ. Ийм байд. Тэгэхээр энэ бид нар ямар энийг юу гэхээр бид нар үнэхээр энэ Монгол улстай эрх зүйдээр хуулийн засаглал гэж ярьж байгаа бүх юм хууль журмын дагуу явах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэр энэ хуулийнхын хүрээнд Наранбаяр сайд чинь энэ өмнөх сайдныхаа тушаалыг ч одоо чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож болдгоо. Харин дахин хэлэхэд Наранбаяр сайд нэг ч хүний зээлээс чөлөөсөн тушаал гаргаагүй шүү. Энэ дандаа өмнөх сайдны асуудал ингээ явдیں۔ Тэгэхээр одоо энэ ажил бол нэг том дүнгээр бол энэ боловсролын зээлийн гээд нэг хүмүүс зээл өгчөөл тэр дундаас нь хөөхий тэр их сонирхолтой одоо ингээд манай улсын их хурлын гишүүч гэсэн зээл аваад тэдний зээл авахтаа оюутан байгаад төгсөөд авч байгаа шүү дээ. Одоо харин ч нөгөө талаас одоо гишүүн байж байгаад өөртөө зээл авчих муулаад байдаг. Харин ч тэр зээл чинь үүсгэж байгаа юм шүү. Энэ хүн чинь бүр ингэж тий улсын их орондоо ирээд төрийн төшөө болтлоод явахт нь орцсон байж шнэ тий. Тэгэхээр энийг бол юу гэхээр цаашдаа энийг ингэж дундаас нь нэгийг ингэж намдаг барьдаг ийм буруу зорилгоор биш боловсролын хөгжлийн сан болгож одоо бүр тэр хайр нь өөрчлөе гэдэг үүднээс одоо боловсролын зээлийн сангийн удирдлагыг солиод энэ шинэ удирдлагт ийм үүрэг өгөөд болио одоо уул нь бол энэ чинь маш одоо буянтай ажил байхгүй хүнд сурахт нь амьдралынх нь ямар тийм цаашдынх нь зөвхөн хоолоо олж иддэг мэрэгжилтэй болохт нь биш улс орондоо хэрэгтэй болох хүн болох ийм мундаг хүн болохт нь буян үлдчихэж тэрнийхэн хойноос хөөцөлдсөн тий. Ер нь их сонирхолтой би нэг дээр нэг манай нөгөө дефакто жагаахнаа хэлжсэн үг санаанд ороод Монгол төр ер нь энэ одоо энэ зээл аваад энэ ялангуяа сэхэтэн давхан зураагаа жоохон бодолтой хандаасаа одоо нөгөө ардын өвсгөл ялаад дараах нь 30-аад оны үед чинь баахан сэхэтнүүдээ явуулаад тий нацагдаж военны эмгт эргүүтэй тэгчээд үндсэндээ 50 өнөхт бол бүгд хүн үлдээгүйгүй байхгүй бүгднгийн нөгөө юу гэдэг ингээд хэлбэлсэн. Одоо тэгээд энэ яах гэж энэ 90 онд арай нэг ардчилсан юу ороод энэ 97 онд анхныхаа явж эхэлдэг чинь инх сайхны засгийн газар гараад шийдсэн шийдвэр шүү дээ. Одоо тэднийхээ хойноос хөөцөлдөд нийгэм даяараа үзий ядаад тий ингээд буруу юм хийцэн юм шиг болгоод эн чинь бас л тэгэл явуулсан л юм түүх давтагдах гэж байгаа юм шиг. Тэгэхээр бид нар бол ер нь жоохон энийг би одоо үнийг яриад байгаа маань энэ зээл авцсан хүн болгон муу гэж тий боловсролын зээл бити одоо иргэд маань хараасаа тий эн чинь яг хуулийнхаа хүрээ наад цаантаа үзээсэ гэдэг энэ өнцгөөс энэ тайлбарыг хийлээ. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид сонирхолтой ярилцлага хийсэн танд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За та бүхэндээ бас их баярлалаа. Яг энэ боловсролын салбар дээр явж байгаа. Ялангуяа энэ одоо их нийгэмд хамгийн их одоо дуулын тариад байгаа гэх юм уу энэ үе дээр нь өөрөж нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Танд сайн сайхныг хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа дөрөв эртээ.
байна.